За сайн байцгаана уу. За та нартайгаа өнөөдөр бас энд ингэж сайхан уулзаж эзнийг магтаж эзэнд алдар хүндийг өргөж магтааллыг хамт магтаж бас гэрчлэлийг сонсож баярлж явах ямар сайхан юм бэ. Бурханд талархъя. Тэгээд манай эзэн амьд агуу гайхамшигтай эзэн маань бид нарыг гэрчлэх зүйлээр дутаахгүй. Бид нар эзэнд итгээл эзнийг болсон цагт эзэн бид нарыг ерөөсө гэрчлэх юмар дутаадаггүй. Харин нэг жаахан харамсалтай зүйл гэвэл гэрчлэхгүй явснаар бүүдийлэгдэг тал бий. Жоохон ч гэсэн юмыг бид нар бие биендээ хуваалцчил байх юм бол эзэн тэнд алдаршин бид нарыг дахиад гэрчлэх юмар эзэн хангаж өгнө. Тэгээ та бүхнийхээ гэрчлэлийг сонсох сайхан байна. Бас хамтдаа магтаал өргөх их сайхан байлаа. Тэгээ энэ магтаал маань өөрөө бид нарыг үнэхээр эзний оршихуй руу дагуулж байгаа. Би лав маш их баярлал. Одоо эзнийг улам илүү болж өгдөг бол илүү чанга, илүү сайхан магтчих юмсан гэж хүсэж байна. Тэгээ миний зүрхийг эзэн харж байгаа баха. За тэгээд та бүхэндээ өнөөдөр бас эзний үгийг хуваалцах энэ боломжийг бурхан надад олголоо. Тэгээ баярлалаа. Тэгээ бүгдээрээ энэ өнгөрсөн 7 хоногт эзэн ер нь энэ сүүлийн үед эзэн надад бас та нар ч гэсэн хэлж байгаа зүйл байгаа. Тэр юу гэвэл бид нарыг жижиг бүлгээр цуглахыг угаасаа эзэн уриалаад байгаа л да. Бид нар тэгээд өнгөрсөн 2 дахь өдрөөс ер нь жижиг бүлгийнхээ хуваарлалтанд орсон байгаа. Тэгээд эзний үгээс яг энэ талаар бид нар хуваалцаар ирсэн. Гэхдээ эзний үгийг дахин сонсоход ивэл өрөөлн байдаг юм аа. Дахиж давтаж ярих бах. Гэхдээ энэ бол бурханаас бас дахин хэлж байгаа зүйл болов уу гэж би бодож байгаа. Яг тэгэхээр эзэн бол уймраа одоо нас өтлөөд мартдаг болцсон уймраа нэгэн биш. Эзэн хэлий гэсэн юм а дахин хэлдэг нэгэн учраас тэр их чухал байна гэж бид нар хүлээж авах учиртай. Тэгээд ер нь бол бидний нэг алсын харааг тодорхой болгосон тэр цагаас хойш л угаасаа эзэн улам илүү бид нарыг эрчтэй хүчтэй ингэж өөрчлөлтөнд орохыг уриалж байгаа гэж бид нар мэдэрж байгаа. Эзэн тэгж ойлгуулж байгаа. Тэгээд ялангуяа одоо бид нар эзэнд бурхныг чин зүрх сэтгэлээрээ хайрладаг, бусдыг Христ рүү дагуулдаг, итгэл ба ариун сүнсээр дүүрэн дагалдагч байна гэдэг энэ ураа гараад энийг гарахын өмнө бол бурхан агуу зүйлийг хийнэ гэдэг юмыг маш ихээр ярьсан байгаа. Бид нар эргээл ингээл чуулган дээр эзэн яг юу ярьсан бэ гэдгийг бодох юм бол яг агуу зүйлийг би та нараар хийх гээд байна гэдэг мэдээг л бид нарт өгөөд исэн. Би та нараар агуу зүйлийг хийх гээд байна. Хийх гэж байгаа шүү. Товлцсон шүү гэж. Тэгээд хараага бид нар авсан. Хараа маань бидний тэр эзний бидраар хийх гэж байгаа агуу зүйл гэж би ойлгож байгаа. Яг тэгвэл бид нар эзэнд чин зүрхнээсээ хайртай байгаад бусдыг Христ рүү дагуулж ил байх юм бол бид нар сүнсээр мэдээж дүүрэн байна. Бид нар итгэлээр дүүрэн байна, сүнсээрч дүүрэн байна. Тийм болохоор энэ зүйл бол өөрөө агуу зүйл юм аа. Тэгээд энэ агуу зүйлийг хийхэд бид нарыг эзэн цааш нь одоо удирдах байгаа нэг чиглүүлэг бол та нар хамтран цуглахаа битгий умартаарай гэдэг үгийг л хэлээд байгаа гэж би бодож байгаа. Хамтран цуглахаа. Нэг дор нэгдэд цуглахаа битгий умартаарай. Бид нар 7 хоногт нэг удаа цуглаж байгаа маань дэндүү цөөхөн байгаа. 7 хоногт нэг удаа цуглаж байгаа юм аа. Тэгээд өнгөрсөн удаа нэг удаагийн номлол дээр бурхан надаар дамжуулаад та биднийг ятгахдаа за битгий орон гарan байгаарай гэдэг юм хэлж ирсэн. Орон гарan битгий байгаарай. Бүтэн сайнд нэг үзэгдээд нэг алга болоод нэг үзэгдээд нэг алга болж байгаа нь дэндүү орон гарan байдалтай болж байгаа. Тэгээ бид нар энэ зүйлээс одоо ангижирч зөвхөн бүтэн сайндаа цуглах нь ч бас учир дутагдaltaй учраас дундуур нь жижиг үлгээр цуглая гэдэг шийдвэрийг бурхан биднэрт өгсөн, цугл гэж шийдвэр гаргуулсан. Тэгээ бид нар мэдлэг гүйцэтгийгээ дагах гэж хичээж байна. Тэгээ одоо өнөөдөр бид нар энэ номлолын дараагаар бүгдээрээ бас бүлгээр хуваарлагдаад суух бах. Тэгэхээр жижиг бүлгээр цуглахын ач холбогдол ер нь бурхан жижиг бүлгээр дуудсан нь ямар учиртай вэ гэдэг дээр бид нар өнөөдөр хэдийн ишлэл хуваалцаж ярилцъя. Тэгээ жижиг бүлэг дээрээ бас юу хийх ёстой юм бэ бид нар энэ талаар ярилцъя гэж ирсэн. За тэгээд эхний гол зүйл бол бурхан бид нарыг жижиг бүлгээр уулзуулах гэж байгаа шалтгаан нь бурхан өөрөө бүлээр байдаг бурхан гэж би итгэж байгаа. Бурхан өөрөө бүлийн бурхан, бүл бурхан, бурхан өөрөө бүлээр
ажилдаг бурхан гэж би итгэж байгаа. Тэгээ өнөөдөр бид нар нэг цагаас энэ цуглаад 8 хичээлийнхээ 2 дахь хичээлийг үзэхдээ бурхан гэж хин юм бэ? Бидний итгэж байгаа бурхан гэж хин юм бэ? Бурхан ямар шиг бурхан юм бэ гэдг дээр ярьсан. Тэгээ энэ зүйлийг ярьж хахад сая одоо би та нарт унших гэж байгаа энэ ишлэлийг бид нар уншаад ярьсан. Гэхдээ энэ ишлэлийг би бас дахиад уншаад ярих гэж бодож байна. Яг тэгвэл энэ их чухал байгаа учраас яг өнөөдөр манай амьд үйл чуулганд маш чухал байгаа учраас гэж би ойлгож байна. За Эхлэл номын 1-р бүлгийн 1, 2, 3 дугаар ишлэл. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй, оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж. Бурханы сүнс усны мандал дээгүүр илэн хайлж байлаа. Тэгэхэд бурхан гэрэл бий болтугай гэж айлцсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг бурхан харж бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ гэж байна. За энэ эхний 2, 3, 4 ишлэл байна. За эхэнд хэн байсан бэ? Бурхан байжээ. Эхэнд 2 дугаар ишлэл дээр хэн байна вэ? Сүнс байна. Бурханы сүнс байна. 3 дугаар ишлэл дээр юу байсан бэ? Бурхан байсан, гэхдээ бурхан үг хэлээд бүтээсэн. Үг хэлээд бүтээсэн. Тэр үг хэн байсан бэ? Энэ үг бол амьд үг байсан. Бурханы амьд үг байсан. Одоо бидний уншдаг амьд үг маань өөрөө мөн байгаа. Бас дээр нь Иохны сайн мэдээний 1-р бүлгийн 1 дээр хэлсэн эхэнд үг байсан, үг бурхантай байсан, үг бол бурхан байсан юм аа гэдэг тэр үгийн үг явж байна. Үг хэн бэ гэдгийг та бид нар гадарлаж байгаа. Үг бол Есүс Христ байсан юм аа. Тэгэхээр бүтээх ажлын энэ дэлхийн ертөнцийг үүсгэхээс өмнө бүтээх ажлын эхэнд Бурхан Эцэг, Бурхан Хүү, Бурхан Ариун Сүнс гурвлаар хамтдаа нэгдээд бүтээх үйл ажиллагаанд бэлэн байсныг харуулж байна. Тэгээд бүтээх үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээд Бурхан маань өөрөө цорын ганц Бурхан боловч гурван бодгол байдлаар бүлээр оршдог Бурхан юм аа. Би Бурханыг бүл дуртай Бурхан гэж боддог. Яагаад гэвэл өөрөө ингэж бүтээгээ зогсоогүй Адамыг бүтээчгээд ганцхан хүнийг, цорын ганцхан хүнийг бүтээчгээд Эхлэлийн 2 дугаар бүлэг дээр хэлэхдээ 2:18 дээр эр хүнийг цор ганцаар нь бүтээсэн, бусад амьтдыг хос хосоор нь бүтээсэн. Тэгээд бүтээсэн ганц хүнээ хараад юу гэж хэлсэн бэ гэвэл хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг бий болгоё гэж хэлсэн байна. Ганцаараа байх нь сайн биш ээ гэж. Бурхан өөрөө юу гэж үзэж байна? Өөрөө бүл, хүү, эцэг, ариун сүнсний бүл байгаа. Тэгээд бурхан бүтээлийнхээ хамгийн дээд нь болох, хамгийн оргил нь болох өөрийнхөө дүр төрхөөр өөртөөгөө адилхан бүтээсэн тэр хүнээ ганцаар байх нь сайн биш ээ гэж хэлсэн. Тийм учраас хамт олонны дотор байхаар бүтээсэн. Хамт олныг бий болгох эм хоёрыг бүтээсэн баг. Нэгэн туслагчийг бүтээж өгье гэж хэлэхдээ эм хүнийг бүтээж өгөөд эхнэр болгож өгөөд тэгээд та нар үржтүгэ олширтугай гэж хэлсэн. Үржтүгэ олширтугай гэж хэлсэн. Тэгэхээр бурхан хамтаар байх дуртай бурхан юм аа. Тийм учраас бурхан хүнтэй хамт байхын тулд хүнийг бүл болгон бас өөртөө адилханаар бүтээгээд гэр бүл дотор байхаар бүтээгээд бүл дотор байхаар бүтээгээд тэгээ юу гэж хэлсэн бэ гэвэл үржтүгэ олон болтугай гэж хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр бид нар Бурханы дуудлагыг автаа бас л бүл дотор дуудагдчихэ. Адам Ева хоёрыг үржүүлэхээр зориод гэр бүл болгоод бүтээгээд өгсөн. Харин харамсалтай тэд нэр гим нүгэл үйлдсэн учраас, гим нүгэл буюу Бурханы үгэнд ороогүй учраас. Бурханы үгэнд ороогүй учраас Бурханы хүссэн тэр бүл хамт олон бий болж чадаагүй үнэндээ. Чадаагүй. Харин Бурхан 2 дахь удаага хүүгээ илгээсэн байна. 2 дахь удаа хүүгээ илгээсэн. За тэгвэл эхнийх нь бид нар юуг эндээс ойлгож авах гээд байна вэ гэхээр бурхан бүл бурхан юм байна. Бурхан бүлээр ажилддаг юм байна. Бүтээх үйл ажиллагаа гурван бүтээл байсан юм байна. Тэгвэл хүнийг бүтээхдээ бас үрж олон бол бас бүтээл цааш нь олон надтай адилхан дүр төрхтэй хүмүүсийг бүтээ гэж бүлийг бий болгож өгсөн байна. Үржүүл гэж бүтээ гэдэг нь үржүүл. Надтай адилхан тэр дүр төрхтэй төгс хүмүүсийг олшруул гэж бүтээж өгсөн байна. Эндээс би бурхан
бүтээлийн бурхан бүл бурхан юм бэ. Бүлээр амьдрах дуртай юм бэ. Бүл байж хахад бүлтэй хамт бурхан байдгийн байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээ юу гэвэл Адам гим хийхээс өмнө Эден цэцэрлэгт бурхантай хамт байсан. Бурхан амьтдыг бүтээж өгөөд нэр өгүүлсэн. Энэ хоршиж ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Нэр өгүүлсэн. Дараа нь Яваг бүтээж өгөөд Яваг хүлээж авахыг харсан. Бурхан ч баярлсан гэж би итгэдэг. Адам бол бүр их баярлсан. Яс махны минь тасархаа гэж баярлсан. Яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах эмих эрэгтэйгээс гаргаж авсан тул түүнийг эмэгтэй гэж нэрлэе гэж баярлаж хүлээж авсан. Энэ бол гим хийхээс өмнөх баярт үйл ажил. Бурхан хүнтэй хамтарсан баярт мөч. Баярт үйл ажил. Эндээс бид нар юуг олж харж болох вэ гэвэл бурхан бүлээр байх дуртай юм байна. Бүтээхдээ хүнийг оролцуулах дуртай юм байна. Хүний баясгыг бурхан харж баясдаг юм байна гэдгийг би харж байгаа. Энийг хэрвээ бид нар эргцүүлээ сайн бодох юм бол Адамаас унтуулад Еваг бүтээгээд өгөхөд Еваг Адам яаж хүлээж авсныг бид нар эргцүүлээд бодох юм бол дүүрэн баяр хөөр байгаа гэж би боддог. Тэгээ энэ дэр Нехемия номын 8 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл дээр юу гэж хэлсэн бэ гэвэл эзний баяр баясгалан бол бидний хүч чадал гэж хэлсэн байна. Эзний баяр баясгалан бол бидний хүч чадал. Тэгвэл эзэн хамт байхдаа дуртай, эзэн хамт байхаараа баярладаг, хүнтэй хамт бүтээх дуртай эзэн юм аа. За даанч би түрүү хэлсэнтэй харамсалтай нь хүн бурхны үгэнд ороогүйгээс болоод бурхны хүссэн тэр сайхан төгс бурхны дүр төрхтэй хүмүүс олширч чадсангүй. Тэр хүний бүлэг би хамт олон олширч чадсангүй. Харин гим нүгэлтэй хүн бүлэг хамт олон олширжээ. Гим нүгэлтэй хүмүүс олширсан учраас өнөөдөр энэ газар дэлхийн амьдрал үнэхээр харамсалтай байна. Харанхуй байгаа. Дэндүү харанхуй, дэндүү харамсалтай байна. Христ Есүсийг бид нар руу илгээсэн эзэн маань хоёр дахь удаага та биднараар дамжуулаад жинхэнэ бурхны хүүгийн өөрийнх нь илгээсэн хүүгийн дүр төрхтэй тэр хамт олныг та биднараар бүрэлдүүлэх гэж өнөөдөр дуудаж байгаа. Миний эхний гаргасан төлөвлөгөө хэвээрээ. Эцэг өвгд дотор чинь энэ алдагдсан бол одоо би илгээсэн хүүгийнхээ дотор энэ зорилгоо хэрэгжүүлэх гэж байна гэж та биднарт хэлж байгаа. Бусдыг Христ рүү дагуулна гэдэг чинь юу юм бэ гэвэл бурхны төлөвлөгөөг ойлгуулад бурхны төлөвлөгөөний дагуу бурхны зорилгын дагуу бид нар үржиж бүл болж үржиж олшрах явдал бол бурхны хүсэл байна. Бурхны зорилго байна. Тийм учраас бурхан бүлээр ажиллах дуртай байд юм байна. Бүлээр ажиллахдаа хүнийг хамтдах дуртай байдаг юм байна. Хүн өөртөө хамтарч ажиллахад бурхан баярладаг юм байна. Бурхан баярлахад бидний хүч чадал ирдэг юм байна. Бид нар улам илүү олон Есүсийн дүр төрхтэй хүнийг өөрөөрөө дамжуулан өөрийнхөө зарласан, тунхагласан сайн мэдээгээр дамжуулан олшруулах тэр дуудлагт бид нар дуудаджээ. Тэгээ бүгдээрээ одоо дахиад бас нэг хэдэн ишлэлийг харъя. За түрүүний хэлжсэн хүн ганцаараа байх нь сайн биш ээ гэж хэлжсэн үгэн дээр манай Монгол ардын ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг үг яв цав таарах шиг санагддаг. Айл гэдэг үгийг би бүл гэдэг утгаараа ойлгож байгаа. Зүгээр нэг айлын гэрийг хэлээгүй баха. Энд бүл хамт олон гэр бүлээр дамжаад бүл болох. Тэгээд тэр бүлүүд тархах тухай ярьж байгаа баха гэж би ойлгож байгаа. Тэгэхээр эзэн маань бид нарыг тэгвэл итгэгчдийн бүлийг олон болгоо гэж дуудаж байгаа. Итгэгчдийн бүлийг олон болгох. Тэгээ итгэгчдийн бүлийг олон болгоход дээрээс төрсэн хүний бүл гэж би ойлгож байгаа. Дээрээс төрсэн хүний бүл. Зүгээр л нэг хоёр хүн нэг нь итгэсэн нөгөө нь итгээгүй хоёр хүн нийлээд тэгээд хоёулаа бүл үүсгийа гэд Христ итгэлийн бүл хамт олон болно гэвэл арай учир дутагдaltaй. Харин яадгүй гэхээр хэн дээрээс стөрн тэр Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй гэж Иохан номын 3:6 дээр хэлсэнчлэнгээр бид нар эхний ээлжинд бүл үүсгэхийн тулд яг Христийн дүр төрхтэй бүлийг үүсгэхийн тулд дээрээс төрсэн байх учиртай. Бид нар ариун сүнсний баптизмыг хүлээж аваад дээрээс төрсэн байх учиртай байна. Тэгээ энэ дээр Иохны 3 дугаар бүлгийн 3:6-г хараарай.
Есүс бүр тодорхой хэлсэн байна. Хин дээрээс стөрн тэр Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй. Бурханы хаанчлал гэдэг маань Бурханы бүл муу юм аа. Би тэгж бодож байгаа. Ягаад гэвэл Есүст итгэсэн учраас бид нар ариун сүнсийг дотроо аваад Бурхан хүүд итгэж байгаа итгэлээр аврагдаж, Бурхан эцгийн явуулсан хүүд нь итгэж байгаа. Бурхан ариун сүнсийг бид нар дотроо хамгаалаад өөрийнхөө зүрх сэтгэл дотор авж байгаа. Тэгэхээр бид нар Бурхан гурвлыг өөрийнхөө дотор авсан хүмүүс гэсэн үг. Дээрээс төрнөө гэдэг маань Бурхан гурвлыг, Бурханы гурвал бодголыг өөрийнхөө дотор аваад явж байгаа хүн. Тэр хүн дахиад нэг хүнтэйгээ нийлэхээр Бурханы хүсэж байгаа хамт олонны хамгийн бага нэгжийг бий болгож байна гэж үзэж байгаа. Тэгээ энийг Матай номын 18 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлээс 20-ыг дуустал уншия. Матай 18-ийн 19-өөс 20. За 20 бол уг нь гол ишлэл нь байгаа. Тэгвэл 19-ийг бас уншчихъя. За Матай 18-ийн 19. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл Тэнгэр дэх эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Шинэ гэрээний 1107 дугаар тал дээр байна. Би та нарт дахин хэлье, дахиад уншия. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл Тэнгэр дэх эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гуруула миний нэрээр хаан цуглана, тэнд би тэдний дунд байна гэж айлдав. За энд хандаж хэлж байгаа эзэн нь та нарт хэлье гэж хэлж байна. Та нарт хэлье. Олонд хэлж байна те. Та нар маань хинбэ гэвэл сая дээрээс төрсөн яг ариун сүнсний баптизмыг авсан хоёр хүний тухай ярьж байна. Та нар гэж тэр хүмүүст хэлж байна. За яаж ин газар дээр ямар нэг зүйлийг гуйх талаар нэгдүгээр санаа нийлэх хэрэгтэй. Хоёулаа санаа нийл. Хоёрдугаарт яах вэ гэхээр хэрвээ санаа нийлээд гуйх юм бол Бурхан яана гэж байна уу? Үйлдэнэ гэж байна. Тэр гуйлтанд хариулна гэсэн үг. Яагад гэвэл хоёр буюу гуруула миний нэрээр хаанч цуглалаа гэсэн тэр газар дээр чинь би байна шүү. Тэрний чинь дунд би байна шүү гэж эзэн Есүс хэлж байгаа. За тэгвэл Бурхан бид нарыг хоёул буюу гуруула хамгийн бага нэгжин штэ. Нийлээд нэг дээрээ эхний ээлжинд гуйгараа гэж хэлж байна. Гуйгараа. Би үлдэж өгнө шүү. Хоёрдугаарт яагаад тэгж байгаа юм бэ гэвэл хоёул буюу гуруула миний нэрээр гэж байгаа. Энэ их чухал. Сая бид нар Есүсийн нэрийн талаар нэрийг магтлаа. Гайхалтай сайхан байсан шалтгаан нь эзнийхээ нэрийг магтж байгаад байгаа юм. Эзний нэр ямар агуу вэ гэдгийг бид нар амсаж үзсэн хүмүүс байгаа юм. Амсаж үзсэн учраас бид нар баярлаад магтж байгаа. Тэгвэл тэр эзний нэрээр тэр гайхамшигтай нэрээр нэгдсэн цагт, тэр гайхамшигтай нэрээр цугласан цагт, тэр газар дээр тэнд Есүс байна гэж амласан байна. Бидний хамгийн бага цуглах нэгж. За энэ маань Бурхан бид нарыг бүл болгон нэгдэх гэж байгаагийн та нар хоёр юм уу гуруулаа нэгдэхтэл хангалттай шүү гэж хэлж өгж байгаа үг гэж би бодож байгаа. За учир дутагдaltaй байна. Би хоёулахна байна. Би гуруулахна байна гэх юм байхгүй. Одоо бүлэг үүсгэхэд зарим нь хоёул гуруулахна байж байгаа байж магадгүй. Гэхдээ зүгээр. Ягд гэвэл эзэн хоёул буюу гуруулаад нэгдчих юм бол яана гэж байна уу? Би та нартай хамт байна. Тэгээд эхлээд гуй. Тэгэхээр чинь би та нарт үйлдэл өгнө гэж хэлж байна. Энэ бол биднэрт өгж байгаа эзний амлалт гэж би итгэж байгаа. Тэгээд номлогчийн үгс номн дээр юу гэж хэлсэн бэ гэвэл хоёул гуруула байхын ач холбогдлыг бас хэлж өгсөн байгаа. Номлогчийн үг номн дээр хоёулаа гуруула байхын ач холбогдлыг хэлсэн байгаа. За юу гэж хэлж ийнэ гэвэл номлогчийн үгийн за би эндээс олоод уншия. За би энэ дээр тэмдэглэж аваагүй байна. Ямар ч байсан хоёр буюу хоёр хүн хамтдаа байвал нэг нь оочход нөгөөх нь босгож авдаг юм аа
Тийм учраас та нар хоёулаа байвал хоёулаа унсан ч гэсэн нэг нь нөгөөдхийгээ босгоод авна шүү гэдгээр уриалж хэлсэн үг байгаа. Тэгээд бас яасан бэ гэвэл гурамсалд гөрсөн сур тасрах нь тийм ч амар байдаггүй гэдгээр Бурхан өөрийгөө тэнд нэмж оруулсан байна. Хэрвээ хоёр хүн хамтдаа та нар миний нэрээр нэгдчихвэл би заавал 3 болж 3 дахь нь болж орно гэж хэлсэн. Тэгээд тийм ч амархан тасардгүй бат холбоо үүсдэг гэдгийг хэлсэн байна. Салчдаггүй бат холбоо үүсдэг. Энэ гэр бүл дээр ч яригддаг, бас бүлгээр цуглах дээр ч бас энийг ярьж болно гэж бодож байгаа. За тэгээд дараа нь яасан гэхээр шинэ гэрээн дээр орж ирэхээр Бурхан бид нарыг бие дотор дуудсан гэдгийг хэлж байна. За энэ бүл гэдэг дээр бас бие гэдэг зүйл яригдж байгаа. За энэ маань Колосе номын одоо бүгдээрээ Колосе номноос нэлээд тогтож харна. Колосе номын 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлээс уншийе. За Колосе шинэ засвар хийсэн орчуулгын 1334 дугаар тал дээр байна. Христийн амар тайван зүрхийг чинь захираг үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан юм а гэж хэлсэн байна. Христийн амар тайван зүрхийг чинь захираг үүний тулд та нар нэг бие дотор дуудагдсан гэж. За энд би нэг бие дотор дуудагдсан гэж үгэн дээр цогч байна. Яагаад гэвэл Бурхан бид нарыг ганцаараа байхаар дуудаагүй. Бурхан бид нарыг нэг бие дотор байхаар дуудсан. Бие дотор. Нэг бие дотор байхаар дуудсан. Тэгээ энийг олон газар дээр хэлсэн байгаа. Эфес номын 4-р бүлгийн 12 дээр хэлэхдээ та нарыг ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлдэж Христийн биеийг байгуулахын тулд энэ бэлгүүдийг та нарт өгсөн гэж хэлсэн байдаг. Ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлдэхийн тулд Христийн биеийг байгуулахын тулд бэлгүүдийг би та нарт өглөө гэж хэлсэн байна. Эфес номын 4-р бүлгийн 12 дугаар ишлэлээр байгаа. Тэгж хэлсэн байгаа. Тэгэхээр Бурхан бие дотор бид нарыг дуудсан юм байна. Орон номон дээр бас хэлсэн. Нэг биед олон эрхтэн байдгийн адил бид нар олуулаа юм а гэж хэлсэн. Тэгэхдээ нэг биед гэж хэлээд байгаа юм. Нэг биед гэж. Тэгвэл би гэж үг яриад байгаа юм бэ? Эзэн би гэж үг яриад байгаа юм. Би гэж эзэн та бид нарын хамтдаа түрүүний хэлсэн 2 буюу 3-аас эхлээд хэдүүлээч байж магадгүй. Эзэн Есүсийн өөрийнх нь дагуулж исэн, дагуулж исэн дагалдагч нар нь яванда бүрдсэн бие нь болохоор 12 хүн байгаа. Дагалдагч 12 байгаа. Тэрнээс дээш тэгэл олон болоо явцдаг. 120-ороо ч нэг дор цуглаж исэн. Одоо бид нар 120 арай хүрээгүй байна. Гэхдээ бид нар одоо жижиг болж байгаа шалтгаан нь эзэн бид нарыг жижиг бүлгээр байлгахаар дуудсан учраас. Эзэн бид нарыг бие дотор дуудсан учраас. Яагаад бие дотор дуудаг гэхээр бие биенд нь үйлчлүүлэхийн тулд, бие биенд нь тус дэм болгохын тулд, бие биенээр нь урамшуулан зоригжуулахын тулд эзэн нэг бие дотор дуудаж байгаа. Хэрвээ 2 юм уу 3 дээрээс төрсөн ариун сүнсээр баптизм бүртгсэн итгэцэн хүн хамтдаа байх юм бол 3 дахь нь Бурхан эзэн өөрөө болж орж ирнэ, 3 байвал 4 нь болоод орж ирнэ. Тэгээд энэ маань Христийн бие болж байгаа. Тэргүүн нь хэн бэ? Тэргүүн нь Есүс Христ. Биеийн тэргүүн нь Есүс Христ. Бүлийн тэргүүн нь Есүс Христ. Гэр бүл дээр ч ингэж хэлдэг. Нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн, нөхрийн тэргүүн нь Есүс Христ гэж хэлдэг. Тэгэхээр яалтч байхгүй. Айл гэр дээрч дээр, хоёул гуруулаа нэгдсэн бүл дээрч дээр бие болоод нэгдэж байгаа Христийн биеийн хамт олон дээрч тэргүүн нь хэн бэ? Есүс Христ. Есүс Христ өөрөө бид нарын тэргүүн. Тэр бүлийн тэргүүн, биеийн тэргүүн. Тэгэхээр бид нарыг эзэн яагаад бүлээр цуглуулах гээд байгаа юм? Яагаад бид нарыг биеэр цуглуулах гээд байгаа юм гэвэл өөрөө тэргүүн нь байж тэр бие дотор биеийн эрхтнүүдээр дамжин үйлчлүүлэхийн тулд. За жишээлх юм бол би гэхэд одоо ямар бэлэг одоо намайг ямар бэлэг авьяас өгөөд эзэн үйлчлүүлэх гэж дуудсан бэ гэвэл Бурхан би тэгж итгэдэг. Намайг өөрийнхөө үгийг хуваалцуулахаар дуудсан гэж би итгэдэг.
надаар иш үзүүлгийн үгийг хэлүүлэхээр дуудсан гэж итгэдэг. Надаар бусдыг барьж байгуулж урамшуулахын тулд дуудсан гэж би итгэдэг. Тийм учраас би бусдад энэ л бэлгээрээ үйлчлэх учиртай. Би нэг хүнтэй нэгдэж байна гэдэг чинь би ойлгож байгаа одоо. Би тэр хүний төлөө залбирж өгнө, би тэр хүний төлөө тэр хүнийг үгээр урамшуулна, би эзний үгээр өрөөж өгнө, би эзний үгээр сургаж өгнө, би эзний үгээр залруулж өгнө, чиглүүлж өгнө. Бурхан бид нарыг бие дотор дуудсан шалтгаан бол бие биеинд нь үйлчлүүлэхийн тулд, бие биенийг нь босгон барьж байгуулахын тулд дуудсан байна. Тэгээ Христийн амар тайван та нарыг захирах гэж эзэн энд яаж яануу миний түрүүн уншсан 15 дээр Колосе 3:15 дээр Христийн амар тайван зүрхийг чинь захирах гэж хэлсэн юм л да. Христийн амар тайван зүрхийг чинь захирах гэж. Тэгэхээр бүлээр цуглаж байгаа хүмүүс дотор Христийн амар тайван байдаг байна. Христийн амар тайван зүрхийг маань захирдаг байна. Христ өөрөө тэргүүн нь учраас зүрхийг маань захирна. Бид нар тэнд Христийн амар тайван дотор нэгэн бий болох гэж дуудагдсан юм байна. Үүний тулд л нэгэн бий болгох гэж дуудсан гэж. Тийм болохоор бид нар бие дотор дуудагдсан гэж өөрийгөө ухамсарлаж, хариуцлага хүлээж, хамтран уулзахдаа умартаж марталгүйгээр уулзъя гэж би уриалмаар байгаа. За энийг Еврей номын Еврей 10:24 дээр хэлсэн байгаа. Еврей 10. Энэ номны маань 1363 дугаар тал дээр байна. 13:24-25-аас уншъя. Еврей 10:24-25. Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж харин нөгөө өдөр ойртож бүг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя гэж байна. За энийг жаахан хэсэглээ туваах юм бол хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарья гэж уриалж байна. Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарья гэж. Нэг нэгнээ анхаарахын тулд бид нар яах ёстой юм бэ? Цуглах ёстой. Бид нар хамтдаа цуглаж ижил анхаарна үсттэй. Нэг нэгнийхээ хэрэгцээг хамтдаа байж ахтаа л мэдэж авна үсттэй тий. Тэгэхээр нэг нэгнээ анхааръя гэж байна. За тэгээд энэ дараагийнх нь энэ яг орчуулга болохоор хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүс гэж энэ тодтолоор оруулсан байна. Би энийг өнөөдрийн сэдв дотор нь хэлэх юм бол хамтран цуглахаа мартаж зуршихгүй байя гэж хэлж байна. Бүр зуршил болтлоо мартахгүй байя. Яадгүй гэхээр манайхан нэг хэсэг ирэхэн болохоор бүр эдгрээд алга болчдөг. Би цуглаанд явж исэн гэдгээ бараг мартцсан. Тэгээд хүнд ярихаараа яадгүй гэхээр би цуглаанд явдаг гэж ярьдаг. Ямар цуглаанд явж байна гэхээр нэг нэр хэлцдэг. Яг уу тэр чинь ганц хоёр очиж байгаа юм чинь. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр цуглааны дотор ороогүй л байдаг. Тэр цуглааны нэг хэсэг эсн биеийн нэг хэсэг нь болж чадаагүй байдаг. Тэгээд хаяа нэг орж явахдаа хурж ирээл гарч явахдаа явчаал ирэхээрээ нэг 3 жил мэл тэгээ явчихж байгаа. Тэгээ би цуглаанд 3 жил явж байгаа. Би энэ цуглаанд 3 жил явж байгаа гэдэг хахад тэр цуглаанд явж байгааг хүмүүс таньдаггүй өөрийг мэддэггүй. Тэгээ ийм битээ байгаа чи. Эн чинь яаж байгаа юм гэхээр нөгөө хамтдаа цуглахаа умартаад зуршил болцсон хүний тухай ярьж байгаа. Энд хэлж байгаа ишлэл маань тэгж битээ зуршил болгоорой гэж хэлж байна. Та нар хамтдаа цуглахаа мартаад зуршил битээ болгочоорой. Хамтдаа цуглахаа мартаад байвал зуршил болчдгийн шүү гэж хэлж байна. Битээ тэгж зуршаарай. Хамтдаа цуглаарай гэж бид нарыг уриалж байгаа. Тэгээ хамтдаа цуглаж яах гээд байгаа юм гэхээр эзний амар тайван бидний зүрхийг захирахын тулд бид нар ариун хүмүүсийн үйлчлэхийн тулд Христийн бие болж байгуулагдахын тулд бид нар цуглаж байгаа. Тэгвэл бидний жижиг үлэргээр цуглах байгаа шалтгаан юу юм бэ? Христийн биеийн эдэс гэдгийг би өөрөө үзэж мэдрэхийн тулд. Би үзэж мэдрэхдээ миний хүсэж байгаа юу гэвэл энд одоо дараагийн унших гэж байгаа хэсэг дээр маш тодорхой байгаа. Цуглаад юу хийх юм бэ гэж. Бид нар цуглахаараа заримдаа жаахан хадуураад эзний хүслийн дагуу биш өөр юм заримдаа хийчих тал байдаг.
Тэгэхээр бид нар юу хийх вэ гэдгийг одоо ярив. За эхнээсээ дахиад нэг давтыг. Бурхан бүлээр ажиллах дуртай бурхан юм байна. Яагаад гэвэл бурхан өөрөө бурхан эцэг, бурхан хүү, бурхан ариун сүнс гэсэн гурван бодголоос бүтэх нэг бурхан бүлээр ажилладаг бурхан. Бүлээр бүтээдэг бурхан. Бүлээр ажиллахдаа хүнийг хамттан нэгтгэж өөрийнхөө ажилд бүл болгож оруулж ажиллах дуртай бурхан. Тийм учраас та бид нарыг өөрийнх нь бүлийг олшруулж өгөөч гэж дуудсан. Өнөөдөр Есүс Христийн дүр төрхтэй адилхан олон хүнийг бид нар бүрдүүлэхийн тулд нэг бие дотор дуудагдцсан явж байгаа. Нэг бие дотор. Биеийн тэргүүн нь хэн блэ? Христ. Биеийн тэргүүн нь Христ. Бид нар Христээр удирдуулна, Христэд захирагдана. Тэгээд Христийн хийдгийг хийн, Христийн үйлдэдгийг үйлдэнэ. Бид нар Христ шиг оюун бодолтой, санаа бодолтой, Христийн хэлдэг үгийг хэлж, Христийн хийдгийг хийж бид нар Христтэй адилхан болж өөрчлөгдөх хамт олныг бүрдүүлж байгаа. Тийм учраас бид нар бас үржихээр дуудагдсан. Адам Ява хоёрыг үржтүгэ, олширтугэ, дэлхийг дүүргтүгэ гэж хэлсэн тэр тушаал өнөөдөр та биднэрт дээрээс төрсэн та биднэрт хүүгийн дүр төрхийг олон болгож үржүүлтүгэ, олширтугэ, бүл бүлээр цаашаа улам олон үржтүгэ гэж бид нарыг уриалж байгаа. За тэгээд үржихийн тулд бид нар олшрохын тулд бид нар юу хийх ёстой вэ гэдгийг хэлж өгч байна. 16-аас уншия. Колосе номын 3 дугаар бүлгийн 16, 17. Зүрхэндээ бурхан тандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магт дуу, дууллууд бүхий л мэрэгэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биенээ синхруулан Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх төн гэж хэлж байна. Бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх тун гэж хэлж байна. За, үг бүр дээр нь тогтож бүгдээрээ бодъё. Зүрхэндээ бурхан тандсан баяртайгаар дуулах сүнслэг дууг дуулаа гэж. Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дууг дуул. Зүрхэндээ бурхан тандсан баяртайгаар дуулах магт үг дуул. Зүрхэндээ бурхан тандсан баяртайгаар дуулах дууллуудыг дуул гэж. Хамт цуглахаарай. Тэгээ өчигдөр бид нар нэг Ахмадын баяраа хийлээ, сая зарим нь бас гэрчилж штэ. Тэгээд сайхан байсан. За бид нарыг баярлуулж сайхан байлгаж ирсэн зүйл юу гэвэл дуу хуур байсан тэнд. Бүгдээрээ дуулсан. Тэгвэл тэр дуунууд бол манай нийтийн дуу, ардын дуу байсан л да. Эзнийг магтсан дуу биш. Яг хөө эзнийг магтсан дуу бас байсан. Тэгвэл ихэнх нь ардын дуу, зохиолын дуу, нийтийн дуу дуулж ирсэн. Маш их хөвгөлтэй байсан. Тэгээ би тэнд юу бодож суусан бэ гэвэл миний ард түмэн дуунд дуртай ард түмэн юм аа. Үнэхээр дуунд дуртай. Бурхан манай ард түмнийг бас мэдж байна. Бурхан угаасаа хүмүүсийг мэднэ, зөв бүтээсэн бурхан бүтээлээ мэднэ. Тэгвэл манай ард түмнийг бүр ч илүүгээр онцгойлоод дуунд дуртай ард түмэн болгосон юм байна гэж би ухаарж байгаа. Дуунд дуртай ард түмэн болгож, бүр их онцлог шүү дээ энэ манай ард түмний. Тэгээ нэг Баугийн лавсрангийн нэг шүлгийн нэг ганцхан мөр санагдчихж байгаа. Уг нь би тэднийд агсан тавья гэж бодсон юм ухаан тардынхаа дунд хүлээтэй байгаад чадсангүй гэж. Нэг сайн байсан бүсгүй энэ өөр хүнтэй суучглаар агсан тавина гэд очисон чинь уртын дуу хангинаад ахаар агснгаа тавьж чадаагүй ухаан тардынхаа дунд хүлээтэй байгаад чадсангүй гэд гарч ирдэг. Тэгэхээр дуу гэдэг бол хүний зүрх сэтгэлийг угаасаа хөдлөгдөг, уяраадаг, захирдаг, баярлуулдаг, хүмүүжүүлдэг. Манай ард түмэн дуугаараа хүүхдээ хүмүүжүүлж ирсэн, өөрсдийгөө хүмүүжүүлж ирсэн тийм л ард түмэн. Бүвэн дуугаараа хүүхдээ анханаас нь амар тайван байдал дотор бүвэн дуугаа аялаад амар тайван байдал дотор өсгдөг ард түмэн. Манай ард түмэн бурхны төлөвлөгөөнөөс гадна байгаагүй. Бурхан миний ард түмэнтэй хамт байж л байсан. Өнөөдөр тэгвэл та бид нарыг хамтдаа цуглахдаа Бурханыхаа ийм сайхан өгсөн, угаасаа үндсэнд нь мах цусанд нь өгсөн энэ сайхан дуртай уламжлалаараа намайг магтаач гэж хэлж байна. Тэгвэл ямар дуунууд дуулахыг хэлээд байна. Сүнслэг дуу, магт дуу, дууллууд гэж.
Тэгэхээр бид нар бүлээрээ цуглахдаа 2-ороо юм уу, 3-аараа юм уу, 12-лаа юм уу хэдүүлээ байх нь мэдэхгүй. Ямар ч байсан цуглахдаа бид нар залбирах юм бэ нэхлээд тэгээд дараа нь яах нь вэ? Магтаалаараа дуулж магтаж эхэлье. Тэгээ би бүр та нарыгаа юу гэж уриалах гэдэг нь ихээр дуу зохиогооч ээ. Та нар өөрсдөө дуу зохиогооч. Тэр сүнслэг дуу гэдэг бол зохиол одоо яг тухайн үед сүнсээр удирдуулаад сүнс дүүрэн байж хахад бурхан өөрөө аяанда миний зүрхэнд үг өгөөд байвал би аяыг хэлж чадахгүй бол үгийг нь хэлээч. Шүлэг сайхан уншихад ягаад дуу биш гэж. Тэр чинь үгийн дуу штэ. Үгээр бүтээсэн дуу. Зүгээр. Тэрий чинь нөгөө нэгээр нь ая өгүүлчиж болно. Магадгүй таарах аятай ч хамаагүй аялаад дуулаач гэж. За хоёрдугаарт нь дуулна гэдэг нь энэ эзний энэ үгэн дотор байгаа дуулын 150 дуулал байгаа. 150 дууллаас аваад дуулаач. Ягд гэвэл энэ өөрөө амьд бурханы амьд үг. Энэ амьд үгээр бид нар ая оруулаад дуулахад энэ үг чи өөрөө өөрчлөх хүчтэй. Энэ үг чи өөрөө өөрчлөх хүч чадалтай. Бас энэ үг хүнийг зүрх сэтгэлээс нь баярлуулах хүчтэй. Бурхан биднийг баярлуулах гэдэг юм аа. Ягд гэвэл бурхан өөрөө баярлж байгаа учраас. Бурхан өөрөө биднийг цугласан газар баярлдаг. Тэр цугласныг хараад баярлдаг учраас хамт баярламар байна. Хамт дуулмаар байна. Хамт дуулуулмаар байна. Та биднийг бүр дуулаад зүрхнээсээ магтаад хамаагүй нулимс унгаад, уйлаад, баярлаад, дэвхцээд, цогчоод дуулаач гэж зөвсөж байгаа. Энэ бол жинхэнэ сүнсний оршихуй дотор жинхэнэ бурханы амар тайвныг аваад, жинхэнэ бурханы амар тайвнаар зүрхээ захируулад, жинхэнэ Христээр тэргүүнээ хийгээд, Христээр удирдуулаад сүнс дүүрсэн байгаа хүний шинж. Сүнс дүүрсэн байгаа хүний шинж. Бурхан сүнсээр дүүрсэн хүнийг дарсанд согтуурсан хүнтэй зүйрлдэг. Сүнс дүүрсэн байгаа. Бид нар сүнсээр дүүрэн, итгэлээр дүүрэн дагдаг ч байя гэж уриалаад байгаа өөрийгөө. Тийм учраас цуглахдаа бид нар яах нь вэ? Залбирая, дуулъя, сүнслэг дууг дуулъя. Тэгтээ тэрийг яа гэж юм вэ цаашаа. За дуулуудыг дуулна. Тэгтээ дуулахдаа яах гэж дуулж байгаа юм? Бие биендээ заа гэж байгаа байхгүй юу? Та нар бие биендээ заа. Дуулуудаар заана. Мэргэн ухаанаар заана. Бид нар бие биендээ дуулахаараа зааж байгаа юм байна. Мэргэн ухаанаар заах юм байна. Бие биенээ синхрууль гэж байна. Заа гэж байна, синхрууль гэж байна. За энэ дээр бие биенээрээ заалгаарай, нэг хүнээр заалгаарай гэж хэлээгүү. Бие биендээ гэдэг үгэн дээр цохолт хийгээрэй. Бие биендээ заа. Нэг нэгэндээ заа. Харилцан заа. Харилцан заа. Юугаар заах вэ? Өөрийнхөө үгээр заах уу? Дуугаар заа гэж, сүнслэг дуугаар, дууллаар, магтуугаар. Магтуу гэдэг маань одоо хүний Христ итгэлийн энэ үгнээс аваад энэ утга санааг гаргаад хүний зохиосон дуунууд байгаа. Хиймэн дуу гэж нэрлэдэг магтуунууд байгаа. За тэгтээ тэхийн тулд бид нар яах вэ гэхээр Христийн үг та нарын дотор бэлхам оршдог гэж юм л да. Христийн үг та бидний дотор бэлхам оршиж байхад энэ дуунууд аяанда гарна. Энэ сүнсний дүүрэн байдал аяанда бий болно. Христийн үг бэлхам байх учиртай. Бидний дотор Христийн үг. Тэгээ би тэр Jenny Crosby гэдэг зохиогч одоо маш олон магтуунуудыг зохиосон нэг эмэгтэйгийн тухай түүхийг уншиж ирсэн. Тэр хүн болохоор нялх байхад нь төрсний дараа нялх байхад нь эмчин андуураад эмчд үзүүлээд нүдэнд нь юм тусаалгасан чинь буруу юм тусаагаад хоёр нүдийг сохолцсон тийм сохор төрөлхийн одоо бүр нялхаасаа сохор болцсон. Тэгтээ эмчийн одоо хариуцлагагүй алдаанаас болоод хоёр нүд нь сохор болцсон охин байсан гэж байгаа. Тэгээд ээж аав нь ерөөсөө охиндоо Библийн энэ үгийг л ерөөсөө цээжлүүлээл уншиж өгөөл цээжлүүлээл өөрөөр нь маш их баг энийг ерөөсөө хэдэн настай байхдаа гэлээ би одоо мартсан байна. Нилийн дээр уншиж үзье. Бага насандаа л ерөөсөө маш олон бүтэн бүлгүүдээр нь уншдаг. Бүтэн номоор нь цээжээр уншдаг. Цээжлэх ой ухаан маш ихээр хөгжсөн. Тэгээ бурханы үгээр бүр дүүрэн бэлхдэг. Тийм охин болоод тэгээ сүүлдээ дуунууд бичиж эхэлсэн. Магтуунуудыг маш олноор нь бичсэн. Тэгээд хэвлийн газрынхан Jenny Crosby гэдэг нэрнээс нь дандаа Jenny Crosby гэж гаргахаасаа санаан зовхтой өөр 5 хүний нэрээр гаргаж исэн гэж байгаа. Тэгээ зөвхөн Jenny Crosby гэдэг нэрээр гаргасан дуу гэхэд хэдэн 200 ч үлээ тэр чинь маш олон дуу гарсан байт юм билий.
Тэгэхээр Христийн үг бидний зүрхэнд бэлхам оршиж явахад бид нар дуулал дуунуудыг дуулах юм байна. Сүнсээр дүүрэн байх юм байна. Магтаал аяанда бидний зүрхнээс ундраад гарах юм байна. Тийм болохоор би та бүхнийгээ Бурхны үгээр юу гэж уриалж гинэ үү гэхээр зүрхэндээ хандсан баяртайгаар дуулах дуу, сүнслэг дуу, дуулал, магтуу, дуулал, мэрэгэн ухаанаар бие биендээ заан, бие биенээ синхруулээч гэж Бурхан бид нарыг өнөөдөр уриалж байна. Бид нар бүлгэрээ цуглахаараа юу хийх вэ гэж асуух хэрэггүй. Мэдээж бид нар залбирна. Тэгээд Бурханы Христийн үг миний дотор бялхан байх учиртай. Христийн үг бялхан байхын тулд бид нар яах ёстой вэ? Үгийг уншнаа. Үгийг уншин. Зүгээр уншаад зогсох уу? Үгүй. Үгийг бүр зүрх сэтгэл дотроо яах нь вэ? Оруулаад нутаглуулна. Суулгаж аавна. Энэ нутаглах гэдэг үгээр манайх орчуулсан байгаа. Гэхдээ энэ бол нутаглах тэр байтугай бүр ерөөсөө хоргодох, хоногших, одоо бүр миний зүрхэн дотор байх гэж одоо өөрөө амьд юм штэ. Энэ үг чи өөрөө амьд юм чинь. Миний зүрхэн дотор байх гэж одоо хоргодох гэсэн утгаар. Бүр салахгүй байх. Миний зүрхнээс бүр гарахыг хүсэхгүй байх. Бүр шингэж орох гэсэн тийм утгатай. Тэгээ энэ эзний амьд үг бидний зүрхэнд хоногшоосоо, нутгсаасаа гэж бид нар хүсэж байгаа. Тэгээ энэ юу гэж хэлж гэнэ үг гэхээр Христийн үг та нарын дотор бэлхам орших болтгоо гэж манайх орчуулсан байна. Орших болтгоо гэж. Энэ хуучин орчуулган дээр нутаглах гэж явсан юм. Нутаглах гэж. Би болохоор энийг бүр амьдрах, суух. Одоо тэр үг миний дотор бүр амьдрах гэж би хэлмээр байна. Тэгж өөрийнхөө зүрхэнд бэлхам дүүрнээр амьдруулж авсан байхад тэгээд энэ саяны хэлсэн зүйлүүд аяанда болох юм аа. Гараад хулжаад алга болохгүй. Харин би үгийг уншихгүй, үгийг зүрхэндээ нутаглуулахгүй, суулгахгүй байх юм бол баг багаар арилсаар алга болж магадгүй. За нэгэн Христийн үг дотор маань бэлхэн байгаад нутгалж байгаа юм бол мэрэгэн ухаан ундарч гарах нь дамжиггүй. Мэрэгэн ухаан бид нар бие биендээ мэрэгэн ухаанаар заана. Бие биендээ амьдралын мэрэгэн ухаан Бурханаар удирдуулах мэрэгэн ухааныг зааж өгнө. Бүлгэрээ цуглахаараа. Тэгэхээр бид нар авахын тухай яриад байна уу, өгөхийн тухай яриад байна уу? Өгөхийн тухай яриад байна. Тийм багаж? Бид нар бие биенээрээ заалах гэж байна уу? Заалах гэж байна уу? Заа гэж байна уу? Заа гэж байна. Заалах гэж хэлээгүй шүү. Нэг нэгэндээ заа. Нэг нэгнээ синхрууль гэж байна. Нэг нэгнээрээ синхруулүүл гэж хэлээгүй. Нэг нэгнээ синхрууль. Нэг нэгэндээ заа гэж байна. Энийг сайн тогтоож аваарай. Хамттан цуглуулад Бурхан бид нарыг яах гээд байгаа юм бэ нү? Нэг нэгэнд нь заалгах гээд байгаа юм байна. Нэг нэгнийг нь синхруулүүлэх гээд байгаа юм байна. Тэрнээс биш за би ч заахгүй дээ яг хөө цуглая да. Тэгээд нэг нь заач нь үсттэй гуруулаа цуглалаа, тавуулаа цуглалаа. Хин заах вэ? Би заахгүй шүү. Хин заах вэ гэхгүй. Бүгдээрээ л хоорондоо бие биендээ Христийн үгийг бэлхам зүрх сэтгэлээсээ бэлхуулж гаргаж заах юм байна. Христийн мэрэгэн ухааныг заах юм байна. Тэгжээж бид нар сая сүнсээр дүүрэн, итгэлээр дүүрэн бусдыг Христ рүү дагалдагч болно. Өөрөө авах гээл байх биш. Одоо бид нар алийн болгоо авах гээд байх вэ? Энийг хэн юу гэж хэлдэггүй гэхээр Пьюбер гээд манай нэг Азийн үдээр ир заадаг пастор юу гэж хэлдэггүй гэхээр ангахаагаар төсөөлдөг. Алийн болгон та нар ингээд ангахаа шиг амаа ангаагаад хав битл өмхөж авчаал, залгичаал, эхрүүлээл. Заримдаа миний ямар хоол өгч вэ? Энд чи тааруухан хатуу хоол уу гэж сууж иж болохгүй гэсэн. Өөрөө зүгээр заана. Өөрөө заана. За энийг сайн сураарай. Өөрөө заахын тулд яах ёстой юм бэ бид нар? Христийн үг бидний дотор зүрхэнд бэлхам дүүрэн орших болтугай. Тэгжээж бид нар дуу зохион, тэгжээж бид нар сүнсээр дүүрэн байна. Тэгжээж бид нар ариун сүнсээр дүүрэн, итгэлээр дүүрэн бусдыг Христ рүү дагалдагч нар байна. Тэгжээж бид нар үг дүүрэн бэлхаад байгаа юм чинь Бурханд хайртай дагалдагч нар байх наа. За би биедээ гэдэг үгийг эндээс аваарай. За тэгээд хамгийн сүүлд хэлэх зүйл маань 17 дугаар ишлэл. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийгтэн гэсэн. Бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийгээрэй. Юу ч хийлээ гэсэн эцэг Бурханд талархлаа өргөөрэй.
эцэг бурхан талархлаа өргөөр. Тэгээд бүгдийг эзэн Есүс Христийн нэрээр хийгэрэй гэж хэлсэн. Тэр нэр хүчтэй. Есүсийн нэрээс өөр нэр газар дээр, тэнгэр дээр хаач өгөгдөөгүй. Есүсийн нэрэл та бид нарыг амьтаа болгодог. Есүсийн нэрэл та бид нарыг нэгдмэл байлгаж чадна. Есүс 17 Иохан номын сайн мэдээний Иохан номын 17 дугаар бүлэг дээр бидний төлөө залбирахдаа юу гэж хэлсэн бэ гэвэл ариун ааваа би тантай та надтай нэг байдгийн адил миний залбирж байгаа хүмүүсийг нэг байлгаж өгөөч гэж гуйсан. Нэг байлгаж өгөөч. Нэгдмэл байлгаж өгөөч. Энэ хүмүүсийг нэгдмэл байлгаж өгөөч гэж гуйсан. Тэгэхээр бид нар нэгдмэл байхын тулд нэг дороо цугларах юм байна. Цуглархаа мартахгүй байх юм байна. Зуршил болгохгүй байх юм байна. Байнга цугларах юм байна. Цугларна, байнга цугларна гэдэг нь 7 хоногийн дундуур ядаж нэг удаа цуглараад авах. Тэгээд бүтэн сайндаа цугларах. Тэгж цугларахтаа бие биендээ Христийн үгийг бэлхүүлж очиод заах юм байна, сургах юм байна. Заана, синхруулна, барьж байгуулна босгоно гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгээд мэрэгэн ухаанаар бас заана, сургана. Ариун сүнсний магтуу, дуулал, сүнслэг дуунуудыг дуулна, залбирна, нөхөрлөнө, хоолоо хувааж идэнэ. За энэ бол манай жижиг бүлэг байгуул бий болгож байгаагийн гол зорилго шүү. Тийм учраас хамтар цуглахаа битгий мартаарай, цуглаарай, одоо бүлгээ олж аваарай, одоо хуваарлна. Тэгээд энэ л одоо заадаг хүн гэж нэгэн лүгөө битгий хараарай. Харилцан би сохор байсан, одоо хардаг болцсон гэдэг үгээ хэлэхэд хангалттай шүү. Би сохор байсан тэгээд хардаг болцсон. Миний толгой өвддөг байсан, одоо өвдөхөө болцсон. Ягаад гэвэл Есүс эдгийгч эзэн. Би уурладаг байсан, одоо болцсон. Ягаад гэвэл эзэн намайг амар тайвнараа хүчсэн учраас. Би Есүстэй адилхан болж байгаа учраас гэж гэрчлээрээ. Тэгээд зааж байгаа шүү тэр чинь хангалттай. Хоёр өгүүлбэр хэлсэн ч хангалттай. Нэг өгүүлбэр хэлсэн ч хангалттай. Бие биенийхээ төлөө залбираарай. Өөрийгөө битгий голоорой. Бурхан бие зоригжуул, урамшуул гэж хэлсэн байна. Зоригжуул гэж хэлсэн байна. Хамт цуглаж байгаа гол шалтгаан маань бид нар бие биендээ үйлчлэх юм байна. Бие биендээ заах юм байна, синхруулах юм байна, босгох юм байна, зоригжуулах юм байна. Хамтдаа цугларч байгаагийн зорилго нь бүгдээрээ хамтдаа бүлээрээ Бурханы ажлыг харахыг хүсэж байна. Бүгдээрээ бүлээрээ хамтдаа Есүс Христтэй адилхан болж өөрчлөгдөхийг хүсэж байна. Энэ бол манай амьд бүл чуулганаас Бурханы хүсэж байгаа, хүсэл өгж байгаа үүрэг даалгавар илчлэл гэж бид нар итгэж байгаа. За анхаарал тавьсан маш их баярлалаа.